Өнөөдрийн хичээлээр бид англи хэлний нөхцөлд өгүүлбэрийн хамгийн энгийн бөгөөд чухал хоёр төрөл болох zero conditional болон first conditional-ыг судлах болно. Энэ хичээл нь таны IELTS speaking part 3-ны хариултад баттай үнэн зүйлс болон ирээдүйн бодит магадлалтай нөхцлүүдийг хэрхэн зөв оновчтой ашиглаж оноогоо ахиулах тал дээр төвлөрнө. Эхлээд zero conditional-ыг авч үзье. Энэ нь if, present simple гэсэн бүтцтэй байна. Zero conditional-ыг бид ерөнхий үнэн зүйлс, шинжлэх ухааны баримтууд эсвэл дандаа тохиолддог нөхцөл байдлыг илэрхийлэхэд ашигладаг. Энэ нь нэг үйл явдал тохиовол нөгөө үйл явдал үргэлж дагалддаг гэдгийг харуулна. Жишээ нь усыг 100 хэм хүртэл халаавал буцалдаг. Хэрвээ би хангалттай унтахгүй бол ядардаг. Ийм төрлийн өгүүлбэрүүд нь таны ярианд итгэл үнэмшил болон логик нэмдэг. Одоо zero conditional-ыг IELTS speaking part 3-нд хэрхэн үр дүнтэй ашиглах талаар ярилцъя. Таны дэлгэцэн дээрх жишээг харъя. If people prioritize convenience, they often overlook sustainability. Энэ нь хүмүүсийн зан төлөв, нийгмийн хандлагын тухай ерөнхий үннийг илэрхийлж байна. Иймэрхүү өгүүлбэрүүд нь таны хариултыг илүү гүнзгий, анализ хийсэн шинжтэй болгож улмаар таны grammatical range and accuracy оноог дэвшлүүлдэг. Өгчилж орчуулах юм бол хэрэв хүмүүс 5 тухыг нэн тэргүүнд тавьдаг бол тэд ихэвчлэн тогтвортой байдлыг үл тоомсордог гэсэн утгатай. Дараагийнх нь first conditional. Энэ нь if, present simple, future simple, will, won't, verb гэсэн бүтцтэй байна. First conditional-ыг бид ирээдүйд тохиолдох бодит магадлалтай үйл явдал болон түүний үр дагаврыг ярихад ашигладаг. Нөхцөл биелэгдвэл тодорхой үр дүн гарна гэсэн санааг илэрхийлнэ. Жишээ нь if it rains tomorrow we will stay at home. Хэрэв би хичээнгүйлэн судалбал шалгалтандаа тэнцэнэ. Энэ дүрмийг ашигласнаар та ирээдүйн талаарх боломжит хувилбаруудыг яриандаа оруулах боломжтой болно. Одоо zero conditional болон first conditional хоёрын гол ялгааг харьцуулж үзье. Таны дэлгэцэн дээрх буруу жишээг харъя. If you eat too much fast food, you will get sick. Энэ нь монгол хэлний сэтгхүүгээр шууд орчуулсан мэт сонсогдож болох ч англи хэлний дүрмд бага зэрэг алдаатай юм. Харин зөв хэрэглэнэ. If you eat too much fast food, you get sick. Энэ нь ерөнхий үнэн буюу хэрвээ хит их фаст фуд идвэл ерөнхийдөө өвддөг гэсэн баримтыг илэрхийлж байна. Хэрэв та тодорхой нэг удаагийн ирээдүйн магадлалыг ярих гэж байгаа бол if you eat too much fast food, you might get sick гэж хэлж болно. Энэ ялгааг ойлгох нь таны grammatical accuracy оноог эрс дэвшлүүлнэ. Одоо дасгал ажиллаж мэдлэгээ баттгая. Дэлгэцэн дээрх өгүүлбэрүүдийг зөв хэлбэрээр гүйцээгээрэй. Эхний өгүүлбэр. If the alarm clock not ring, I often oversleep. Хоёр дахь өгүүлбэр. If I finish my work early, I go to the gym. Хариултаа бодоод зөв хувилбарыг сонгоно уу? За зөв хариултууд нь эхнийх нь doesn't ring, oversleep. Учир нь энэ бол байнга тохиолддог ерөнхий үнэн. Хоёр дахь нь finish, will go. Учир нь энэ бол ирээдүйд тохиолдож болох бодит магадлал юм. IELTS speaking part 3-нд conditional өгүүлбэрүүдийг хэрхэн тактиктай ашиглах вэ? Дэлгэцэн дээрх жишээг харъя. If governments invest more in renewable energy, we will see a significant reduction in carbon emissions in the coming decades. Энэ өгүүлбэр нь first conditional-ыг ашиглан ирээдүйн боломжит шийдлийг маш тодорхой академик хэлхээр илэрхийлж байна. Иймэрхүү өгүүлбэрийн бүтц нь таныг сэдвийн талаар гүнзгий ойлголттой, логиктэй сэтгэж чаддаг гэдгийг харуулж, grammatical range and accuracy болон fluency and coherence
Ийг дээшлүүлэхэд туслана. Өнөөдрийн хичээлээр zero conditional болон first conditional-ыг судалж IELTS-д хэрхэн ашиглах талаар мэдээлэл авлаа. Эдгээр дүрмийг өдөр тутмын яриандаа болон шалгалтандаа тогтмол ашиглан өөрийн англи хэлний мэдлэгээ улам сайжруулаарай. Баяртай.